Байзараа. Та морин хуурыг Монголын хамгийн эртний ном төгжим гэж боддог юм шүү дээ. Үнэн дээр морин хуураас ч өмнө экэл гэдэг хөгжим үүссэн байдаг. Өнөөдөр бараг мартагдсан морин хуурын өвгөө болсон экэл хөгжмийн тухай ярьж буй. Экэл хуур нь монголчуудын хамгийн эртний зохицолт ном төгжмийн нэг бөгөөд судлаачдын үзэж байгаагаар энэ хөгжим нь Хүннү, Сямби, Түрэг, Монгол нүүдэлчдийн соёлын залгамж холбоонд бий болсон хөгжим. Экэл гэдэг нэр нь түрэг хэлний эк буюу хоёр, кэл буюу хил, чавхтас гэсэн үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл энэ бол хоёр зохицолт хөгжим гэсэн утгатай ба Тувай Алтай оройхожууд эклийг экэл хагасчууд үндэсний хүмүүс 261-ийн хойно их усыг залгаж ийх гэж их сонирхолтой нэрлэдэг аж. Экэл хөгжим нь хайсан экэл, ааган экэл, энгийн экэл гэх 3 төрөл байдаг ба эдгээр төрлүүдийн цагны хэсэг нь өөр өөр байдгаараа ялгаатай. Мөн эклийн оройн хэсэг нь чанаман толгойтой байдаг. Экэл хөгжмийн хамгийн гол үүрэг бол баруун Монголын бие биелгээний ая гаргах явдал байжээ. Өвчин богино, дугуйрал хурдан, огцом хүчтэй хөдөлгөөнтэй биелгээнд экэл хуур хамгийн тохиромжтой хөгжим байсан. Мөн экэл хуураар магтаал, ерөөл хэлж, уртын дуудуулж, туйл халдаг аж. 1940-1950 оны хүртэл баруун Монголын ихэнх айд экэл хөгжимтэй байсан гэдэг. Айж бүрийн хямарт хүндтэй байр эзэлдэг хүндэт зочин ирвэл заавал экэл дуургаж байж мордуулдаг сайхан заншил хүртэл байжээ. Экэл хуурын талаар маш олон домог хууч яриануд байдаг ба тэдгээрээ нэгийг танд ярьж өгье. Эрт урт цагта нэгэн хүнчин залуу байж гин. Тэрээр морио унаад айл хэсэж амьд хижээдэг байж. Гэтэл морин хөгшрөөд үхэж гин. Насан туршийн амьдралын сайн нөхөр түших хань болж байсан морио орхиод явах хэцүү, аваад явах хэцүү байж. Ингээд арга буюу мориныхон сүлнээс бут хэлгээс тасалж нарийн модонд бүрж мориныхон долоогоор экэл хөгжмийг үлджээ. Энэхүү домогт экэл хөгжмийн үүслийг монгол хүний үнэн чхайн болсон хүлэг сайн морины эмгэнэл төгөлтэй холбон тайлбарласан домог ажээ. Оройд монголчуудын дунд эклийн татлага гэж нэрлэдэг тусгай аялгүй бий. Үүнд дөрвөн ордын ураа, согтуу мазаалай, эвийн голын урсгал, жороо морины явдал, балчин харийн явдал зэрэг олон татлага байдаг. Одоо цагт экэл хөгжмөөр морин хуур хөгжмийн тоглодог ихэнх ая зохиолыг тоглож болдог. Харамсалтай нь 1950 оны соёлын довтлооны үеэр экэл хуур хамгийн түрүүнд чахагдж бараг мартагдах хэмжээнд хүрч байжээ. Гэхдээ экэл хөгжмийн өв бүрэн өсцөнгүй. 21-р зуунд экэл хөгжмийн соёл дахин дэлгэрэж экэл хөгжим өнөө цагт улан дэлгэрч байгаа бөгөөд хөгжмийн зохиолч өдөр дач морин хуурч Дамбын аюур заан 2022 онд экэл хөгжмийн жуулгыг үүсгэн байгуулж 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр Йоочин, Ятаг, Их хуур, Хэнгэрэг бөмбөр, Эвэр бүрээ, экэл хуур зэрэг 7 хөгжмийн зэмсгээр эхэлж одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн өнөөдөр Туваа улсад экэл буюу игэл хөгжим хөөмийн магтаалаа хуслан дэлхийд хайцнаа ихшгэлсээр л байна. Тиймээс экэл хуур бол зүгээр нэг хөгжим биш, энэ бол морин хуурын өвөг, Монгол түмний соёлын амьд дурсгал юм. Хэрвээ морин хуур Монгол хөгжмийн сүнс юм бол экэл хуур тэр сүнсний эхлэл юм.